Шүүхийн ерхий зөвлөл олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага Европын холбооны Монгол тогтолцоологчийн газар хамтран шүүхийг сурвалжлах мэрэгсэн сэтгүүлчдийг бэлтгэх сургалт боллоо. Олон нийтийн зүгээс шүүх байгууллагыг хаалттай ил тод байж чаддаггүй гэдэг шүүмжил их байдаг. Харин сүүлийн үед шүүх байгууллага иргэд хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй болж байна. Мөн шүүх хуралдаанууд шууд дамжуулж эхэлсэн. Гэхдээ насанд хүрээгүй иргэн төрийн нууцтай хамааралтай шүүх хурал хаалттай хэвээр байх юм а. Энэ удаагийн шүүхийг сурвалжлах мэрэгсэн сэтгүүлчийг бэлтгэх сургалт нь шүүх хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн хамтран уялдаа холбоотой ажиллах, шүүхийн тухай мэдээллийг олон нийтэд ойлгомжтой хүргэхэд хэрхэн анхаарах тухай онол практик хөсөлсөн сургалтыг явууллаа. Шүүхийн ил тод байдал, шүүгд итгэх хэрэгтэй, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, шүүх хэвлэлийн байгууллагын олон талд хамтын ажиллагаа чухал нөлөөтэй билээ. Монгол улсын шүүхийн тогтолцоонд эрх зүйн томоохон хэж гарч 2024 онд шүүхийн тухай нэмэлт өөрчлөлт оруулж, шүүхийн бие даасан хараа тус байдлыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх, иргэний эрхийг баталгаажуулах, шүүхийн үйлчлэгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн үйл ажиллагааг нээлттэй эд тодох байдал зорилгоор хяналтын шатны нээлттэй шүүх хуралдаан, авилгын гэмт хэргийн анхан болон давзаалт шатны нээлттэй шүүх хуралдааныг шууд дамжуулж, нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн захин хуудсанд байршуулдаг болсон билээ. Цаашид шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод явуулах, хэрэг нэмж ажиллагааны явцад талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг шүүхийн тухай хууль болон хэрэг нэмж шийдвэрлэх ажиллагааны тухай хууль заасны дагуу сонирхч этгээдэд танилцах боломжийг бүрдүүлэхээр шүүхийн ерхий зөвлөлөөс захим шүүх 2.0 цөм системийг хөгжүүлж нэвтрүүлж байна. Мөн 2024 онд Монгол улсын шүүх хэвлэлийн хөгжлийн бодлогыг Монгол улсын их хурлаар батлуулж, шүүгд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, мэрэгжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа олон талд оролцоог хүргэжүүлэхээр тусгасан билээ. Сэтгүүлчид ардчлал ил тод байдлыг хамгаалахад гол үүрэг гүйцэтгэдэг онцгой мэрэгжил. Иймдээ шүүхийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн идэвхтэй оролцоо зайлшгүй хэрэгтэй гэдгийг сургалтыг зохион байгуулагчид үзэж байлаа. Сэтгүүлчид дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн байранд ажиллаж, хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаатай газар дээр нь танилцахын зэрэгцээ шүүх хуралдаанд ажиглагчаар оролцсон юм а. Сэтгүүлчид зориулсан сургалтаараа шүүхийн тогтолцоо шударга шүүхтэй холбоотой зүйлийг танилцуулсан. Ахаад дараагийн асуудал нь шүүхийн ил тод нээлттэй байдалтай холбоотой асуудлыг танилцуулсан. Энэ хүрээнд бол Монгол шүүхийн хуулийн 12 дугаар зүйл шүүхийн ерхий зөвлөлөөс батсан дөрвөн журам модын хэрэгжтийг танилцуулсан. Энэ хүрээнд шүүхийн мэдээллийг захимаар болон бичлэн олж авах энэ боломжийг танилцуулсан. Энэ хүрээнд шүүхийн эмэн буюу шүүхийн шийдвэрийн захим сан нээлттэй шүүх хуралдааныг шууд дамжуулж байгаа вебсайт захим системүүдийг танилцуулсан. Энэ хүрээнд бол нээлттэй хуралдааныг аль Facebook хуудасаас аль вебсайтаас үзэх боломжтой гэдэг дээр сэтгүүлчдийн багаараа хуваагдж ажилласан. Энэ хүрээнд бол тухайн системээс ямар мэдээлэл олж авах боломжтой байна вэ? Энэ мэдээллийг хэрхэн олж авах вэ? Энэ мэдээллийг одоо цааш нь удам нээлттэй болгох шиглэлээр юу анхаарах вэ гэдэг дээр нэлээд өргөн дэлгэр хэлцүүлэг боллоо. Шүүхийн ерхий зөвлөлөө аяллаа бас төслийн хүрээнд зохион байгуулж байгаа сургалтын сэтгүүлчид хамрагдаж байна. Тэгээ хоёр дахь өдөр бид нар одоо практик дээр ажиллаж байна. За хэлбэршүүлсэн иргэн анхан шатны одоо шүүх дээр ажиллалаа. Дөнгөж сая бид нар одоо шүүх хуралдаанд ажиглагчаар суугаад гарч ирж байна л та. Тэн дээр бол өмгөөлөгч болон прокурор хоёр хоёулаа захимаар шүүх хуралдаанд оролцож байгааг одоо харлаа. Тэр тийм хуралдааны ажиглагчаар суулаа. Тэгэхээр шүүхийн шинтгэл за иргэдэд ойрхон байх, нээлттэй байх, за илүү орчин үеийн техник технологийн дэвшлиг одоо шүүхийн үйл ажиллагаанд ашиглах энэ үйл ажиллагаа бол шүүхийн байгууллага дүр дүнтэй хэрэгжиж байгаа байна гэж сэтгүүлчээр харлаа. Нийслэл болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд төрийн болон төрийн ёс байгууллагын олон нийтэд харилцах ажилтан зэрэг нийт 30 гаруй хүн сургалтанд хамрагдлаа. Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилттой үйл ажиллагаа төсөл 2026 он хүртэл үргэлжилнэ.